Улс болон хот хоорондын онлайнаар захиалсан тасалбараа хэрхэн буцаах вэ? Иргэн та улс болон хот хоорондын онлайнаар захиалсан автобусны тасалбараа буцаахдаа ETC Transdev зэгийн сайт руугаа хандан доорх алхмыг гүйцэтгээрэй. Нүүр хуудсыг доош гүйлгэхэд захиалгын мэдээлэл шалгах, баримт авах, тасалбар буцаах гэсэн хэсэгдээр дарна. Захиалгын мэдээлэл шалгах гэсэн хэсэг гарч ирнэ. Зорчигч та захиалгын код утасны дугаараа бичээрэй. Зорчигч таны захиалсан тасалбар QR кодын хамт гарч ирнэ. Доод хэсэгт тасалбар цуслах хүсэлт гаргах хэсгийг сонгоорой. Үүний дараа та буцаах тасалбараа сонгоод хүсэлтийг илгээснээр таны тасалбар цуслагдах болно. Зорчигч та байгууллагаар бичүүлсэн тасалбарыг буцаахад тухайн байгууллагын нэгтлэн бодогч нь дараах алхмын дагуу буцаалтыг зөвшөөрнө. Эхлээд та баримт зэгийн сайт руу хандаарай. Дараа нь төлбөрийн баримтын жагсаалт руу ороорой. Төлбөр баримтын жагсаалтаасаа посоор үүссэн төлбөрийн баримт руугаа нэвтэрч ороорой. Посоор үүссэн төлбөрийн баримтаасаа баталгаажаагүй буцаалт гэсэн сонголтыг хийж тухайн буцаалтыг сараа сонгоно. Та бүх сарыг заавал шалгаж байхыг анхаарах хэрэгтэй. Баталгаажаагүй буцаалтаар гарч ирсэн жагсаалтыг тус бүр орж зөвшөөрөх товчийг дараарай. Нэг тасалбар 3 байгууллагаас салж тухайн байгууллагад төлбөрийн баримт болж очих болно.